Сайн байцгаана уу? За өнөөдрийн дугаарт маань одоо жирэмсний хяналтыг хэрхэн явуулах тухай, хэрхэн жирэмсэлд бэлдэх тухай ярьсан. За энэ удаа болохоор зэрэг төрсний дараа хизээ жирэмсэн болох вэ гэдэг одоо талаар ярилцъя. За төрснөөс хойш одоо тухайн хүний одоо хөхүүл байдлаас хамаарат ихэнх эмэгтэйчүүд 2 сараас эхлээд биенийх нь ирж эхэлдэг. За хөхний сүүнийхээ байдлаас хамаарат зарим хүнийх нь жил хүртэл ирдэггүй. Тэгсэн хэрнээ биений юм ирэхгүй хэрнээ жирэмсэн болдог. Тийм учраас төрсний дараах одоо жирэмснээс хамгаалах аргыг бол 2 сар хагастаагаас бол эхэлж болно. За энэ дээр эхний удаад бол одоо даавраар одоо хамгаалж болно. За энэ дээр 3 сарын тарилга хийлгэж болно. За 3 жилийн хугацаатай гарын суулгацыг тавиулж болно. За энэ хоёр нь бол одоо хөхний сүүний багасалтанд нөлөөлдөг учраас 2 сартаагаас бол эхэлж хэрэгжилж болно. За жирэмснээс хамгаалах эмийг бол хөхүүл биш эсвэл хүүхэд 6 сар буюу 7 сартаагаас хойш бол хэрэгжилж болдог. Яагаад гэх юм бол жирэмснээс хамгаалах юм маань эстроген дааврын нөлөөтэй учраас хөхний сүүний гаралтанд нөлөөлдөг гэдэг учраас эхний одоо 6 сар дотор бол хэрэгжилдэг байгаа. За 1 жил юм уу одоо жил орчим эсвэл 10 сараас дээш хугацаагаар болоход умаа хүзүү, улайлтгүй, үргэлжлэгүй эхо тараад умаан салстын хэмжээ 5 мм-ээс бага байх юм бол дараагийн хамгаалтанд бол ерөндөг тавьж болдгоо. За ер нь бол хүүхдийн одоо хоорондын зай гэдэг маань бол 3 жил орчим байх ёстой. Яагаад гэх юм бол хүүхэд төрөхөд тухайн ээжийн бие одоо ургийн эхийн цуснаас бүрэлддэг учраас тэр хүүхдийг одоо 280 хоногийн туршид одоо витамин хэрэглээд, эрдэс хэрэглээд, төрүүлсэн өдрөөс ахуулаад дахиад өдөрт 1-2 литр сүүлд өдөр болгон үйлдвэрлэдэг учраас ээжийн цуснд байгаа бүх эрдэс, витаминууд бол урагт очдог. Тийм учраас ээж маань бол 1.5 жил орчим хүүхдээ хөхүүлээ боллоо гэхэд сүүлийн 1.5 жилд нь тухайн ээжийн 5 литр цуснд байх ёстой эрдэс, витамин энэ хэвийн хэмжээндээ очисны дараа дараагийн жирэмсэлт хүүхэд жирэмслэх юм бол тэр хүүхэд маань одоо 2 дахь хүүхэд буюу одоо яг дараагийнх нь хүүхэд бол одоо хэвийн одоо ямар нэгэн эрдэс витамины дутмагшилгүй төрөх ёстой. Ямар нэгэн эрдэс витамины дутмагшил үүснээс болоод ургийн гажиг үүснэ, дутуу хөгжил үүснэ. Одоо хүүхэд гарснаас хойш одоо жишээл түнхний үеийн буруу хөгжлөө гэж үздэг. За янз бүрийн ясны дутуу хөгжлүүд байна. Энэ одоо эдгээр бүх зүйлүүд нь бол зөвхөн одоо эхийн цуснд байсан одоо эрдэс витамины дутмагшлаас бас үүсдэг байгаа. Тийм учраас энэс урьдчилан сэргийлэхийн тулд одоо ээжүүд хүүхдээ 3 жилийн зайтай гаргавал илүү одоо сайн гэж одоо шинжлэх ухаанд нотлогдсон байгаа. Жирэмсний бүх одоо 280 хоногийн явцад бид манай одоо ээжүүд дундуур нь одоо эхлээд жирэмсэн болохоос өмнө витамина одоо эрдэсийнхаа шинжилгээ, витамин D-ийнхаа шинжилгээ өгөөд эмчилгээ эмээ ууж одоо эрдэс витаминыг холимгоо уужгаад за дунд буюу одоо 2 дугаар хагас, 3 дугаар хагаст бас дахин шинжилгээ өгж ингэж одоо шинжилгээний одоо хяналтанд ор эмнүүдээ уух юм бол эрдэс витаминыхаа одоо холимгийг уух юм бол ямар нэгэн эрдэсийн дутмагшилгүй хөвгт гардаг. Дээрээс нь төрсөн өдрөөс ахуулаад төрсний дараах эрдэс витамины цуглуулгыг уух ёстой. Тэгэхгүй бол 2 сар болоод ээжийнх нь төмөр дутаад, А витамин дутаад, бүх витамин эрдэс витамины дутмагшил болоод үс нь унаад, хумс нь хугараад, ядраад, одоо чихэн шуугаад ингэж эхэлдэг. Манайхан бол тэрэн дээр юу гэж ойлгодог гэхээр зэрэг одоо нөгөө сүтээ цагаа уугаад одоо ядарснаас боллоо гэдэг. Гэтэл яг биед нь байгаа, цуснд нь байгаа эрдэс витаминаа шинжилгээнд өгөөд за одоо яг энэ нь дутчихын шүү. За яг энийг нь одоо яг төмөр нь дутаад байгаа маань төмрийг илүү уулгая. Гээд дан одоо төрсний дараах юм холимгуудыг уулгах хэрэгтэй. Витамин эрдэсийг одоо цогцтой тунгаар хооронд нь холсон. Түүнээс дан төмөр уулгачаар зэрэг цэс цайр нь багасчдаг. Тийм учраас цэсийн хэмжээ юм уу одоо цайрын хэмжээ буурчаар зэрэг яадаг вэ гэхээр төмрөө эргэн шимэгдэхэ болчдөг. Ийм учраас эрдэс витаминууд маань бие биенийгээ одоо харилцан нөхцөлдүүлж тухайн хүний биед одоо ашигтай чухал хэрэгтэй юм байдаг.
ээж 6 сар одоо болоход одоо юуны төрсний дараах синдром, хам шинж үүслээ гэдгийг идэг. Гэтэл витамин эрдэсийн одоо хосолсон дутмагшил үүсдэг учраас хүн их ядарч энэ хам шинжүүд их ядарснаас стресснээс энэ болгон үүсдэг байх нэ. За баярлалаа та бүхэндээ.